Ёо. Алдагдсан шүтээнүүдийн нэг актер мундаг хувилгаадуудын нэг байсан. Сайн байцгаана уу үзэгч та бүхэндээ сонсож байгаа цаг үеийн мэндийг хүргэе. Юуя Entertainment-ийн морг нэвтрүүлгийн дараагийн ээлж дугаар хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн түншээр Канадын алдарч Джеймсон витамины брэнд хамтран ажиллаж байна. Дасгал, ажил, амьдралын сорилт бүр эрч хүчээр мэд. Джеймсон Power. Канадын чанар эрчүүдийн хүч чадлын суурь. За өнөөдөр та бүхэндээ нэгэн сонирхолтой түүхийг хүргэхээр шийдлээ. За Монгол улсад тийм ээ маш олон одоо хүчтэй хувилгаадууд байсан. Тэдний нэг болох өвгөн гисэр ламын тухай өнөөдөр та бүхэндээ нэгэн түүхийг хүргэё гэж шийдлээ. Тэгэхээр 1894 оноос хойш саяхны хүртэл Архангай аймгийн Захир сумын иргэд бясалгал хийж гэгэрсэн 2 хуургийн лагшин бүхий шүтээнийг нууцаар шүтэж ирсэн юм түүхтэй байдаг бахан. За 2015 оны 1-р сард нууцалж байсан энэхүү лагшин шүтээний нэг нь алдагдсан. Алдагдаж энэ үеэс эхлэх хүмүүс 200 орчим жилийн түүхтэй 2 хуургийн талаар мэрсэр мэдэх болсон байна. Эдгээр худагт ламнар эрдэм ухаанаар түмэн олныг бишрүүлсэн нутаг орноо гадны элдв, халдлага, за өвчин цовлонгоос хамгаалж ирсэн гэж яригддаг байна. За энэ алдагдсан нэг шарил нь болохоор өвгөн гисэр лам хэмээн нэрээр одоо олонний дунд өргөмжлөгдсөн цэвэн раашийн чүлтэн жамц хэмээх хувилгааны баруун гарын шав, цорж, аграмб, санж жав болохыг нь тогтоосон байдаг. За шарлыг сонгон хараханд үүрэгдэх нэгэн айлын хашаанаас сарын дараа олж авсан. Алдагдаад сарын дараа маш хурдан олж авсан. За сэргээн засварлах ажил нь дууссан. За тухайн үед бол Арангай аймгийн Захир сумын нутгийн зөвлөлийн дарга байсан Халтрын яриагаар бол за шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мэдээлэлд нь болохоор за имра шүтээнд имра хийж үтсэн байгаа. Үзэхэд уураг тарих нь хатаагүй байсан учраас бусад эргэтэнг шинжилж үзэх шаардлагагүй хэмээн дүүгэнжсэн байдаг байна. Өвгөн гисэр лам чултан жамцын лагшин шүтээн нь бурхан шашны хилээр гүдэн гэгдэх бөгөөд одоогоор Архангай аймгийн Захир сумын Суднам даржаа уулна байгаа юм байна. За тус уул далайн түвшнөөс дээшээ 2733 м өндөрт байрладаг. За хадтай, модтай бүх зүйл нь тэгшэрсэн аглах сайхан газар байдаг байна. За аграмб санжаажавын гүдэнг сэргээн засаад анх байсан газар нь буюу Судам даржаа уулна буцаан залсан байдаг байна. За нутгийн хүмүүсийн яриагаар одоо юу гэж яригддаг юм бэ гэхээр энэ нутагт маш их хэмжээний цас ороход Судам даржаа уулын орчинд цасанд огт дарагддаг. За ерөөсө цас буудаггүй бол өөр нэг жишээ нь юу гэж яригддаг юм бэ гэхээр 1960 2000 2002 онд одоо бүхэлдээ түүмэрт авцсан маа. Түүмэрт автахад Багшаав хоёрын лагшин шүтээн байрлаж байсан газарт нь түүмрийн гал огт оролгүйгээр маш ойрхон хажуугаар нь зурж өнгөрсөн байсан гэж яригддаг байна. За энэ мэт гайхшруулсан үйл явдал олон болдог учраас сүсэгтнүүд тэднийг амьд бурхан хэмээн дахин шүтц. Одоо ч гэсэн шүтсээр байдаг болсон байна. За тус лагшин шүтээнүүдийг үндэсний соёлын хувьд аль бие осоор одоо бүртгэж байрлуулах дугныг шинжилгээ зориулсан усаас төсөв гаргасан байдаг. За цаашаад итгэл тамб, за эвлэгийн татсангийн хэмжээнд хүрэхэд сашны зохицуулбар болон хөгжүүлнэ гэж тухайд бас яригдчихсан байна. За хувилгаан нарын одоо бясалгалын тухайд гэхээр өвгөн гисэр лам, энэ чултам жамц, аграмб санж жав нарын лагшин нь бясалгалын самади гэж яригддаг тийм ээ. Самади төвшөнд өөрсдийгөө занданшуулсан шарил шүтээ гэж явдаг байна. За аграмб санж навсан өндөр босох хойноо шав нараасаа багшийн хаанд иргэд аваачихыг хүссэн байна. За ингээд намайг багшийн манд иргэд аваачаач гэд. За тэгээд аграмб ламтан 5 мэдрхийг хаах бясалгал хийгээд өөрийгөө лагшин шүтээн болгосон байна. За энэ бясалгалыг бурхан шашны хиллэгээр гог нямб гэдэг бясалгалыг нь болохоор энэ бясалгалыг хийснээр сэтгэл маш амгалан, ямар ч өвдөлт, зовлон мэдрэхгүйгээр насан эцэслэж
за лагшин шүтэн болдог бахнэ. За аграм чултам жамц ард олноо бол одоо өвгөн гисэр лам гэдгээр илүү их танигдсан, алдаршсан. За энэ этгээгийн 81 шидтний шидтэн төвчнгийн нэг тойн эрдэн чултам жамц нь эгэл бос хүн байсан гэдэг дээр маш олон хүмүүс одоо дурссан байдаг. За сайн ноёнхан аймгийн Далай Чонхор аймгийн Хушуу буюу яг одоогийн байдлаар л тийм ээ Архангай аймгийн Цахир сумын нутагт хойд тэрхийн их за халзан бүргэдээ очир хайрхан уулын өвөр хормойд эрдэнийн бомб мэт товаах алтад толгой хэмээх газар 1816 онд мэдлээд 80 гаруй наслаад 1894 онд жанчалсан байдаг. Ламтан өндөр биетэй, за дүрслэл тийм ээ өндөр биетэй, алаг нүдтэй, шиврээ сахалтай, за дээрэс нь онцгой бор царайтай хүн байсан гэж яригддаг бахан. За түүний юр бусын эдшид увдсын талаар одоо ч гэсэн амнаас ам дамжин яригцаар л ирсэн байна. За түүнээс нь зарим нэгээс нь дурдвал тийм ээ. За жултам чамц хүүг нялх байхад нь аав нь одоо нас орсон тул ээжийнхээ хамт төрсөн нутгаа орхиод ээжийнхээ ах дүү нарыг бараацсан байна. Ингээд хүүхнүүр хэмээх газар сууршиж өсөж том болохын хэрээр адуу малтай ноцолдож гэрийн ажилд туслаад бусад үед нь болохоор тариатын хүрээнд шавлан бурхны номонд одоо шамдан суралцж эхэлсэн байна л да. За хүрээнд шавлан сууж байхдаа л юр биш юм одоо юр бус тийм ээ болох нь мэдрэгдэж номын багш нь бүр олон ч удаа номын багшаагаа гайхуулж исэн байдаг. Бүр багш нь гэж биширж исэн юм лээ. Тэгээд нэг шүн юу болсон гэхээр багш нь гинт сэрсэн байгаа юм л да. Гинт ингээс сэрээд харсан. Чултамч нь өгсөн хүн амьлуулад гудамжаар амьтан хүн айлгаад байдаг боллоо. Үүнийг нь болиул гэж шивнэхийг сонссон баг. Ингээд гайхсан багш нь асуусан. Үгүй чултэм чи байна уу гэд гэрэл гаргаад босож очоод харсан байгаа юм л та. Харахад нь өшгөлүүрэндээ буюу хон ямааны арьс хүнтэй дээр хийсэн аяны хүнжил маяг одоо хоор мишок юм уу да тийм ээ. Тийм уутан дотроо дээлэг хийж орхиод хүн унтж байгаа юм шиг ингээд тавиад орхисон ба. Тавиад ханийн толгойд нь болохоор эрхээ үлгэж орхичоод тэгээд эрхээ ингээ үлгцэн байсан нь болохоор өөрөө шажигнаад эргэлдэж исэн гэдэг. За энэ үед нь багш нь тэрийг харангуйтаа суун тусан залбирч би ямар заяагаар ийм шидтэндээ учирваа гэж бодоод өөрөө тэр агаар дээр эргэлдэж байгаа эрхнээс нь адис аваад орондоо ороод нойр нь хүрэхгүйсэн тул хөрвөөгөө твтж байж л дээ шавьяага хүлээгээд. За ингээ удалгүйч үүр дөнгөж цайж эхэлсэн ба хаяарч эхлэх үед хаалганых нь онс нь өөрөө мултраад гаднаас шавн буюу чултэмхүү сэмээрхэн ороод ирчихэлтэй. Тэгэд яах нүг ажаад байсан чинь орлуугаас сэмээрх яваад орчиж. Ингээд үүр гэгэрэнгүүт нь багш нь босоод галаад хүлэх гэтэл нь шавн чултэм багшаа би түлья та яах вэ гэж хэлсэн байгаа. Тэгэхдээ хариуд нь багш нь юу гэж хэлсэн гэхээр үгүй зүгээр би өөрөө түлье. Өнөөдрөөс эхлээд чи миний багшаа. Би чиний одоо шав би чамд одоо ном заана гэж юу байх вэ? Надад чи айдас тавиа гэсэн байгаа юм. Энэ үед нь чултэмхүү юу гэсэн гэхээр үгүй яалаа гэж би одоо номынхаа багшаад айдас тавих билээ гэхтэн багш нь чиний эд шидийг олон удаа би нүдэрээ үзэж харлаа. Чи ч замаахөө би ч замаахөө ёо гэж ингэж хэлсэн байт юм. Тэр одоо чамд одоо өөр заах юм байхгүй л гэдгийг илэрхийлсэн байна. Ингээд аргагүйдсэн чултэмхүү багштаа ирэхээр адис тавьж өгөөд цаашаага одоо явсан байгаа юм л та. Одоо явсан гэхээр одоо тэр шумааса буюу одоо унаамалд юм тэгнэж ачдаг юм том уут саваа одоо тийм ээ уут саваа мөрөн дээрээ тавиад номын мөр хөөхөр өссөн газар руугаа явсан гэдэг. За тэр цагаас хойш чултан жамцхүүг хот сайхалтаараа байтугай бүр хотол олноороо хүн тэтгэн хүрээлж хаа явсан газар нь л одоо гайхамшигыг нь үзэх гэж харах гэж хүмүүс хөхүүлэн дэмжиж цугладаг болсон байна. Ингээ 1842 онд болохоор Гисэр сумд урт үүлэн хэмээх Гисэр замын хатуу сорыг Манжин хааны зөвшөөрлөөр анх цугласан байна.
цугласан гэдэг нь үүсгэн байгуулсан гэсэн үг л те. За энэ үүсэд болохоор жүлтэм жамдс гэвш гол үүрэг гүйцэтгсэн байна л да. Тэгээд сүсгтэн олноос үүл ундаг өвгөн гисэрлам хэмээх алдрыг тэндээс анх авсан байдаг байна. За нэг өдөр гисэрлам дарахтын бөө намайг үзэлцгээе дуудаад байх юм аа гэд юу яасан маа. 2 шавья дагуулад эгийн даваа руу тавсан байна. За тухайн үед бол одоо эрдэм чадалтай хувурга одоо хувилгаадууд болон дарахт одоо тэр зайран удагдууд хоорондоо айгүй их одоо эрдэм чадлаа сордог байсан. За ингээд эгийн даваар явсан байна. За 2 шавь гэдэг нь болохоор Санжжав Аграмб за Лүнрэг Дандар отч 2 байсан гэж үздэг юм байна. Тухайд дагаж явж байсан 2 хүн нь хийм болоо гэхээр. За эгийн даваанд хүрч очсон. Яг очих үед нь цахилгаан цахиж ширүүн бороо асхран үер бууж исэн байна. Маш их хэмжээний үер бууж исэн. Тэгээ тэр хавийн уул ус хилхнээд бүр дулаан усаараа л эргэжсэн юм л та. Ингээд 2 ламтан 2 шаваараа даруйхан гурилан хүн хийлгэсэн хүнээ дээш доош нь харуулж нэлээд илтүүлсэн баг. Ингээд илтүүлж байхдаа тарин уншаад л байсан. Өсө байнгын тарин уншаад л байсан баг. Тэгээд тэгтэл уулнаас бууж буй үерийн ус гинэт 3 жодгорынх нь буюу дайны майхан гэлж байгаа те майхных нь 2 талаар оволцсон урсаж байхад удалгүй намдчихсан. Тэр жодгорын уул нь бол одоо ингээд хуу хамаад явчихаар байсан. Гэтэл 2 талаар нь ингээд ав явцсан юм л та. За энэ дээр гисэрлам 2 шавьда энэ лянг гэж лянг гэдэг нь юу юм гэхээр тэр гурлаар хийсэн одоо хүн гэлж байгаа. Балин гэж бид яриад шүү дээ. Гурлаар хийсэн хүнийг биеийг нь эвдэлгүйгээр эргүүлж тойруулж байгаарэ. Ерөөсө би нэвдэж болохгүй шүү. Гэтэл эргүүлж тойруулаад байгаарэ. Одоо хүмүүс ирээд намайг аваад явнаа гэж хэлсэн ба. Гэтэл ингэж хэлснээс нь төд удалгүй нэрээч одоо баахан хүмүүс ирээд манай зайрангийн биеийн муудаад янз янз болоод байна. Та нэг очиж аргал гэж гуйсан баг. Одоо ямар ч аргагүй боллоо гэд ингээ гуйсан. За ингээд багш нь ч гэсэн очисон ба. Очтол дарахад зайран нумраад татчихсан буюу бүр ингээд байдгаар хамаг юм нумарчсан татчихсан. Амьсгал хураадгийн даваан дээр очичихсан байж л дээ. За энэ үед нь гисэрламт нь тарин ном унштал нөгөө зайран маань зүгээр болчихж гин. За энэ үед 2 шавь нь манай багш одоо л очисон байгаа гэд гурлаг хүнээ тэгшлээд газар цасаад ингээд тавьчих. Тэгэхэд тавихт нөгөө гурлаг хүнийх нь хүлээх нь уулыг ард дагцанд нь хүрхчихсэн байсан учраас дарахад буу тийхүү татсан нь тэр юм байна. Одоо бүр ингээд уран уграач ингээд эргүүлээ тавьсан байсан гэсэн. За ингээд дараа өдөр нь энэ хүү дарахад зайран гисэрламд бууж өгсөн гэдэг томог яриа одоо хүртэл яригддаг юм байна. Мөн далаач анхоор ванг их хүрээ явах гэтэл хойд тэрхийн цахаан гол үгэрлээд явуулж өгөхгүй. Тэгээд дээрэс нь тархан морь, амбан шар голын усанд живж байсан юм. Гисэрламтныг дуудаад одоо аргагүй цаа учраас гисэрламтныг дуудаж тарин уншуултал морины олом татлгүй гараад тэр их усаар гараа явчихсан гэдэг. За мөн тариатын хүрээний гол 100 сумын мөнгөн цогц улгаад алдагдсан юм байна л та. За ингээ улгаад алдагчиж. Тэгээд гисэрламд мөн дуулгасан ба. Гисэрламтан урд даваагаар нь даваад явсан нэг бадарчин авчихсан юм байна. Тэгээд даваан дээр нь нохоонд үрстэй лянг хийгээд туу гэж хэлээд булчгаараа гэсэн баг. За тэгтэл нөгөө бадарчин нохоо туугдаг хөөгцөөр нөгөө улгаалж авч явсан мөнгөн цогцөө барьчихсан буцаад хүрээд ирсэн гэдэг юм яриас байдаг юм байна. Мөн адил нутагт нь малын боом өвчин гарсан маамал талбарт өвчин гараад тэрүүгээр л юм бос юм байна л та. За тэгээд одоо нутаг орных нь яах вэ гэд аргаа бараад мөн адил гисэрламт хандсан маамал та. Ингээд гисэрламтан яасан гэхээр боомтой малын мах надад аваад ирээ гэж хэлсэн маа. Ингээд нөгөө нэг авчирсан малын махыг нь ганцаархнаа бүр ингээд чанаж идээд боом өвчнийг нь дарсан гэдэг яриа хүртэл одоо хүртэл байдаг. Гэх мэтээр гисэрламтны шид авиасын тухай яриа нутгийн ардын дунд их байдаг байна. За энэ бол зах цугаас энэ мэдчлэн цаашаа маш олон юм одоо яригддаг байна. За энэ мэрэгэн тойнлам бол уламжлалт ангаах ухаан, тарнийн буюу одоо тантра ухааны төв хаалхын томоохон төлөөлөгч хүн гэж явдаг байна. За гисэр ламын олон шавнар дотроос
дорн дахны ангаах ухааныг өөрийн орны хүн амьтан ургамалтай холбон судалсан, өөрсдийн онцлог тохирсон эмчилгээний аргыг нь боловсруулж, уламжлалт ангаах ухаан томоохон шинжилэлт хийсэн их эрдэмтэн, maaрамб, лүнрэг дандар, аграмб, санжжав зэрэг хүн түүхэнд мөхрөн үлдсэн байдаг. За дээрэс нь энэ хүмүүсийн бүтээлүүд нь Монголдо төдийгүй энэтхийг төвдөд өргөн дэлгэрч одоо хүртэл хэрэглэгдэж байдаг бахнэ. Одоо хүртэл хэрэгжилж байгаа л гэсэн үг. За Гэсэр лам гэрээсэлтэй юу гэж бичсэн юм бэ гэхээр тийм ээ. Шавнар нь өвгөн Гэсэр ламыг жанж хаасны дараа өгөрийнх нь гэрээстэл ёсоор таравхтай нурууны салбар уусын нэг сотомдарж хайрхны хөх нуурын зүүн урдах 3 онсны дунд сэтэрхий дээр суугаад дүрээр нь бунхлан нутаглуулсан байдаг байна. За тэгээд юу гэж хэлсэн гэхээр тэрээр би энд улаан альбингийн гүйдлийг хаагаад хэдэн үеэрээ сууж байя. Тэгэх хаваас энэ нутаг усныханд аюултай өвчин тахал, зовлон хачаал тохиохгүй идэж уух нь элбэг амгалантай буюу хэмээг айлцсан байдаг юм байна. За хожим бол Гэсэр ламын гарын шав гэгддэг аграмб санжжав тийм ээ ламтныг дэрэгдэн бунхуулсан нь өнөө хүртэл нар салхи бороо цасанд гандаж илгэдэггүй мөнхрөн оршсоор байдаг байна. За энэ зандарсан байдлыг нь харахад нас нүгчих цагаа болохоор өөрөө багшийнхаа өмнө очиод залбирч суугаад за тарны хүчээр тэр чигтээ зандарсан байдаг нь илт байдаг байна. За Гэсэр ламтан аграмб санжжав нар бясалгал хийж газар тэнгэрийн орон зай ертөнцийг холбосон тэр цэгт нь хүмүүс амар хурч очдөг. Хэрийн дуртай хүн нь явж очиж чаддаггүй. Сүрлэг уулын орой биетэн байдаг байна. Олон газрын хагалбар уулзур байдалтай байдаг. Тэгэхээр оюун санааны эрчим хүчний бөөгнөрл байх шинжийг агуулсан гэж үздэг байна. За эрт үеэсээ л одоо яригддаг байсан тийм ээ. Газар лусын гүйдэлтэй хэмээн одоо нутгийнхын ярьдаг байсан. Тэгээд орон зай руу ойртож байгаа гадны ямарваа нэг нөлөөллийг мэдэрч хамгаалалт хийдэг бол те уул руу төхөж очсон зарим хүний хүлэн тушигдж явх харахгүй болдог буюу очих ёстой хүмүүстэй л зам руу нээж өгдөг, очих ёсгүй буюу одоо уулзах хүлээж авах ёсгүй хүмүүстэй замыг хаадаг, хүлийн тушдгаа гэж одоо хүртэл яригддаг байна. Тэгээд алтад толгой гэдэг нэрнээс нь үзэхэд таталцлын хүчтэй өнгөт металлууд байхыг үгүйсэх аргагүй ч гэж ярьдаг юм байна. За энэ тархтай нуруу болон түүний салбар уус нь завхан хөвсгөл Арангаан аймгийг хамраад одоо хамарсан заагт байдаг. Тэгэхээр энэ хоёр хуврагын лагшин шүтэнэ орон зайд амьд орших, энэ орон зайд амьд орших учиртай гэж үздэг байна. Яг нь зарим шашин судлаачид яа гэхээр одоо тарин зохицолтой энэ хангаа нутгаас эрдэм чадалтай бэлэг оюунаар гайхагдсан олон худагт төрж байсан. Тэгэхээр цаашаад ч төрхийг үгүйсэх аргагүй юм аа гэж үздэг байна. Тэгэхээр гэх мэтчлэн маш олон одоо амд амьдсан түүхүүд араасаа ингэж яригддаг байна. За мөн одоо маш богинохон буюу одоо шавийнхын талаар цус дуртаад өнгөрье. Аграмб равслын санжжав гэж юм ба одоо мундаг хоёр шавийнхын нэг гэж үздэг. Сайн ноёнхан аймгийн Далай чонхор вангийн хушуу буюу одоогийн Арангаан аймгийн Захир сумын нутаг хойд тэрхэд тайж равслынд 1826 онд төрж за бага наснаасаа шашин номын мөр хөөжсэн буддын шашны 5 дээд ухааны оргил төрсэн эрдэмтэн хүн гэдгээр хүмүүс илүү сайн мэддэг байна. Тэгээд багшаасаа хойш 1905 оны хавцаа өөд болсон гэж үздэг байна. За энэ санжжав тариатын хүрээнд шавлын суралцаж төвд Монгол үсгийн анхны мэдгэдэгүүн орж улмаар Гэсэр лам хэмээн алдарсан хуйлгаан чултам жанцын гарийнхан шав нь болсон байдаг байна. За тэрээр буддын шашны хамгийн дээд цол болох аграмбын дээд ирэмбэд хурж хоосон чанарын дотоод чадварыг ухаарч эзэмссэн эрдэмтэй хүн байсан учраас өөрийн эрхээр буюу номын хүчээрээ бурхан болох хувцсыг олсон гэж үздэг байна. За тэгэхээр одоо юм мундаг багшаа үдээ. Тухай та бүхэндээ их сурвалж нь өдрийн сониноос хүргэлээ. Тэгээд гих мэтчлэн одоо маш олон худагт хувилгаадуудын түүхийг араараас нь та бүхэнд бас хүргэх болон дээрээс нь зарим худагтуудын түүхийг ч гэсэнтэй хүргэх болно. За магадгүй та энэ талаар илүү их мэдээлэлтэй одоо
энэ талаар мэддэг бол манай нэвтрүүлэгтэй хамтарч ажиллахад нээлттэй шүү. Өнөөдрийн нэвтрүүлгийн түргээд өндөрлөе. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар гэр бүлийн гишүүн бүрт зориулсан Канадын алдарт Джеймсон витамины брэнд ала дараагийнхаа дугаараар иргэн баяртайгаар уулзцгаая. Дасгал, ажил, амьдралын сорилт бүр эрч хүчээр мэддэг. Jameson Power. Канадын чанар эрчүүдийн хүч чадлын суурь.